Бизнес эрхлэгчид өөрсдийн үйл ажиллагааны онцлог тохирсон стандартыг өөрөө сонгож хэрэглэх боломжтой болж байна. Тодорхойлох юм бол нэг бараа бүтээгдэхүүнд олон төрлийн стандарт гарсан тохиолдолд бизнес эрхлэгчид тэдгээрээс өөрийн үйлдвэрийн технологи, хүний нөөц чадамжид тохируулан нэг стандартыг сонгон хэрэглэх юм а. Стандартчлалын үндэсний зөвлөлийн ээлжид хуралдаан өнөөдөр болж энэ асуудлыг хэлэлцсэн өнгөрөх онд батлагдсан стандартчлалын тухай хуулийн шинжилсэн найруулгаар энэ боломж бизнес эрхлэгчдэд нээгдсэн юм. Хууль хэрэгжиж эхлэмэгц энэ боломжийг бизнес эрхлэгчид ашиглаж эхлэх юм байна. Иргэдийн худалдаа үйлдвэрлэлийг дэмжих стандартчил техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний тэмжиллийн тухай хуулинд стандартыг хэрэглэх хэм хэмжээг сонгон хэрэглэх, заавал мөрдөх гэсэн хоёр заалттай байдаг. Тэгвэл энэ хуулийн заалтыг шинчилж, олон улсад бараа бүтээгдэхүүнээ гаргах, жижиг дунд үйлдвэрлэлийн бизнесийг дэмжих зорилготойгоор зөвхөн сонгон хэрэглэх гэсэн заалттай болгосон юм. Тэгэхээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудаа энийг хуулийн одоо эцэлэн баталсан сүүлийн хувилбарыг танилцуулах шаардлагатай. Бид нар энийг сургалтынхаа төлөвлөгөөнд тусгай явуулж байна. Гэхдээ хууль маань гарахаас өмнө хууль боловсруулахдаа оролцогч талуудын оролцоог бол хангаж ажиллаж чадсан. Өөрөөр хэлбэл 2500 гаруй оролцогчид хууль боловсруулахын үе шатанд оролцсон учраас бизнес эрхлэгчдэд харьцангуйгаар нэлээд ойртсон ийм хууль болж чадсан гэж бодож байна. Мөн стандартчлалын үндэсний хорооноос 2018 онд 260 гаруй стандартыг үндэсний болгож дахин шинээр боловсруулна. Энэ ажлыг 2019 онд ч мөн үргэлжлүүлэн 100 гаруй стандартыг нутагшуулах төлөвлөгөөтэй байгаа гэдгээ хэлсэн юм. Техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль 12 сар батлагдахтаа 2003 оноос хойш ер нь боловсруулад, шинжилээд, улсын хурлаас ажлын хэсэг гараад явж байгаад сая батлагдлаа л да. Тэгээ ер нь бол энэ хууль бол олон улсын жишгт нийцэж байгаа. Стандартчлалын байгууллага бол одоо олон улсын одоо хэмжээнд хүрч байгаа гэсэн байдлаар энэ хуулиа бол нэлээд олон жил боловсруулж байгаад сая батллаа да. Одоо энэ хууль маань 18 оны 7 сарын 1-ээс мөрдөж эхэлнэ. Хуралдаанаар энэ онд хэлэлцэх шаардлагатай стандартчил төлөвлөгөөг баталлаа. Энэ үеэр 2017 онд батлагдсан стандартчил тохирлын үнэлгээний тухай хуулийн шинжилсэн найруулгыг мөн танилцуулсан юм.